Миний хой. Хой, сэрэж юу? Босоод тутаа энэ хартаа. Юу вэ? Аав утас хоцчлоо. Юу утас вэ? Samsung Galaxy S2 та ингээ хоцлоо ингээд энийг бүртгүүлээд уцаа авах уу гинэ. Чи бүртгүүлээд. Тийм би утас хожсон. Энэ scam.shithappens.com гэдэг сайтанд та ингээд Samsung Galaxy S2 хожлоо. Тэгээ энийг бүртгүүлээд уцаа аваарай гэсэн. Би ч угсаа азтай л та. Ямар санд зарим хүмүүс намайг баг байхад азаа гэж дууддаг гэсэн. Ваа, миний азтай өтер. Шаа, наад чинь скам биш дээ, шал худлаа сайт чинь. Худлаа. Та ийш орох юм бол хав мэдээлэл алдчих. Та юу ямар сайт руу ороод идэв би цэвэрлээд үгүй. Хөө чи одоо тэгэхээр миний өмнө орсон сайтуудыг харна гэсэн үг тийм? Харна штэ. Та боллоо. Ээж чи ирэхгүй. Ямар гайхалтай гоошгүй вэ? Ямар гоё цай вэ? Би бодлын шилдэг аа. Үүнтэй хинч марахгүй. Тэгээ би өөртөө энэ айгыг хийсэн. Надад ууш үлдээ юм. Маа. Дийлэн шилдэг аа. Та ямар кино байгаад байгаа юм? Аав нэр нэг киноны нэр санах гэж чаддгүй. Та ядаж гол дүр жүжигчнийг санаж байгаа юм. Санахгүй. Гэтэ тэрийг мэдчих яхаа. Тэгвэл жүжигчнийх нэрийг бичиж тайлах юм бол тэр хүний тоглосон бүх кинон гарч ирдэг болсон шүү дээ. Тийм гэж юу вэ? Sky Media чинь 3-0 бол шинжилтэй тийм болцсон. Бид зөндөл та намайг тоохгүй юм зү. Али, өдөрлөгч та санаж байгаа юм байна уу? Би өмнө та нарт хэлсэндээ манай хүүхд Sky Media-д ажиллаж тийм байна гэж. Сая бүр батлагдлаа. Тэр нөгөө мангасуудын зочд бодол илүү. Тэрний нөгөө Дракула дуу оруулдаг жүжигчин чинь юм блэ? Адам Сандлер уу? Чи Адам Сандлер биш юм байна. Адам Сандлертай адилхан бас нэг эдмэ жүжигчин байдаг шүү дээ. Джейсон Бигс уу? Чи хайда? Наа чи байна. Кинон тэр байна. Байг гэж оцгонуудаа сүйдээ хөлийн шүмэс татаад юуг нууд юм бэ? Энийг яац баг. Чи ер нь явж өрөөнд орж компьютер тоглол. Ингээ чинь насан турш хүмүүсийн кино чи 18 хүчтэй энийг үзэрэй заяа. Адна. Таашаа. Би хүнтэй олчаад тэр 2 цаг болох заяа нэг. Нэртэй. Байна уу? Энэ зургатны код нь хэд юм? Энэ код нь зургатны хажууд байгаа үстэй. Харин тийм нэг 6989 гэд бичсэн код нь орохгүй байна л да. Гэхдээ чи kids гэсэн хэсэг рүү ороод тэнцэнэ код бай. Тэнд яг чиний үзэж болох сувг дээр контентууд байгаа. Самнал гэж надад битгий хэлээрээ да. Үгүй. Мөн шат гав гүгс. Нэрсэж бүгүнч. Нойргуудад гүгс.
Тийм, Sky Media 3 тэг бол шинжлэгдсэн. Тэгээ би хүүхдийн үзэж болох кино сувг контентуудыг Kids гэ болон нэгээд үүсгэсэн. Тэгээ манай хөгц хүн тэднийг л үзнэ. Тэгээ би үүнийг бол эцэг хүний үед маш том хариуцлагатай алхам гэж бодож байгаа. Би өөрөөрөө бахархаж байна. Би очиж. Аав дээр хэлж байгаа. Сайн уу CTS? Санаа GNS-ч. Саяын залуу чин төгс гэдэг. Тэгээ ник нэм нь CTS. Тэгээ надад гой санагдаад би ч гэсэн өөртөө ник нэм өгсөн намайг ганц үг гэдэг. Тэгээд GNSH. Зүүн багт. За ажлын сайн шүү өгшөө. Одоо агууш төгшөө. Цаг гаргаж ирсэнд баярлалаа. Зүгээр зүгээр. Өө энд юу болоод байна? Хайпа. Чи юу ч явж байгаа? GNS-ч тийч болох гэж явж байна. Юу GNS-ч юу? Наад ч аав штэ. Окей, тэгэхээр хүмүүс ер нь бол хүнтэй найзлал нөхөрлөхөд нас ямар ч хамаагүй, хүүс ч хамаагүй. Чи хүсвэл хөгшин эмээтэй найзсан ч болно заяа. Ори. Цаний чин төгс бол манай ангийн хүүхэд тэгээд надаас 1 насаар дүү. Тэгээд аавыг хөгшин энтергээд юу болоод байгаа юм. За GNS-ч. Сайн сонс. Энэ крипто валют гэдэг чинь 20% уналт өрсөлдөөл байдаг зүйл. Хүмүүс зарах тусламж авах хэрэгтэй. Чи олон жилийн дараах тий урт хугацааны юм бол бод. Тийм өнөө маргааш 8-аа игээд одоо авах хэрэгтэй байхгүй. Наач угаасаа өсөх нь хөл. Биткойн өсөх нь хууль гэж юу? Тий, биткойн энэ зарим хүмүүс биткойн авах эсвэл газрын тоос эсвэл алт гэдэг байгаа. Тэгээд би бас яг алийг нь сайн мэдэхгүй л байна л да. Крипто валют гэдэг чинь ирээдүй байхгүй юу да. Аав биткойны талаар мэдлэгтэй нэг ментортой болно гэж ярьж ирсэн юм. Тэгээ тэр нь CTS юм байна л да. Өмнө нэг юм явдал болж ирсэн. Mother. Father. Ясма. Би өөрийг алмаар байна. Яг л юм чиний буруу. Биткойн 3000 байхад нь авъя гэсэн одоо 10,000 хүрсэн би чи өсгөө гэдсэн. Бурхан минь би танаас гуйж байна. Та цаг хугацааг ухраагаад 1 жилийн өмнө авчиад өгөөч төхөө. Би нэг л биткойн авчих. Энэ бол таны хувьд амар хамаатай юу гэдэг. Чашаа юу? Бурхан минь танаас гуйж байна. Би нэг л ширхэг биткойн авчих. Яг 1 жилийн өмнө авчиад төхөө гуйж байна. Чи нэг аваад авах хэрэгтэй. Ирээдүйд наа чи угаасаа би биткойн талаас суралт авах юм л та. Манай хамгийн идэвхтэй сурагч бол GNS-ч. Тэр үнэхээр төлөө баггүй мөг зарсан. Би харин өмнө нь яг өсөхгүй байх гэж удаад аваагүй тэгээд амар том алдаа. Наа чин зүгээр. Хэзээ төрөөхгүй. Би ч гэсэн 3 жилийн өмнө $30,000 алдчихлаа байлаа. Вау, тийм үү? 30,000 ч бас тэр үед бол баггүй мөнгө гэсэн аахгүй юу? Тийм шүү дээ. Одоо ч гэсэн амар их мөнгө шүү дээ. Вау. Заавал биткойн хэлтгүү. Эthereum ч бас бол. Нэг хүн хэрхэн баян болох вэ гэдэг ном бичиж зараад тэгээд тэрүүгээрээ баян болсон байдэн та нар тэр талаар сонсч байсан уу? Энэ альткойн ер нь хэрэгний бол Тэр талаар л хүн ярьдаг. биткойныг хэдэн ч төгрөгөөр авч болох юм? Бол яг хэдэрч авсан болно шүү дээ. Би нэг төгрөгөөр авч болох юм. Тийм бол байхгүй. Хамгийн багтаа $10 л доо. $10 гэдэг чинь 28,000 юм байна те. Хүн бизнест хөрөнгө оруулахын тулд сайн судлах хэрэгтэй. Тийм болохоор би найзсаа зөвлөгөө авч байгаа. $1,000 өгдөө сургалт. Тэгэхээр би харамсахгүй яагаад гэвэл би ирээдүйд энийг ойлгодог болчихвол 1000 тоолно гэж найдаж байна. Yes, $2 ашиг. Good job гана. GNS-ч.